Намсран банзрагчийн зохиол Сүүлчийн буун дуу. 5 дугаар хэсэг. Нахад ярган боорлоход бүжин лам цочин сэрлээ. Гэртэн та харанхуй үүр цайх яагач үгүй бололтой. Аав ээжийнхэн санаа амарсан бололтой сайхан унтаж байгаа болохоор тэд нохоон дуунд ч сэрсэнгүй. Бүжин лам шоронд бараг 2 сар шахам хоригдож байхад ээж аав нь эгчэн инхүү санаа амар унтаж байгаагүй вэзээ. Түүнийг шоронд байхад ээж нь үргэлж усан нүдэлж, аав нь сэтгэлээр унаж, ууртаа ширүүн болсон гэж тэдний тогоо шанах барьдаг авгаа бүжин ламд ярьсан юм. Бүжин лам шоронд байхдаа огтхон ч зовж зүдрээгүй билээ. Аав нь шоронгийн даамлыг 50 лангийн юмбу алтан бөгжөр хахуулдаж саруулхан дулаан өрөөнд оруулсан бөгөөд өдөр бүрэл амттай хоол оруулж байсан юм. Гэлээч нэгэнтэл шоронд орсон гэж нэр дуулсан болохоор тэндээс хамаагүй гараад явчихчих бас болохгүй, бас гадны хүн хартаач уулзулдгүй байжээ. Гяндангийн даамал хэдийгээр хахуул авсан боловч бас яам тамгын газар мэдэж орхивол сүйд хийн гэж санаад бүжин ламын өрөөг цоожилж зөвхөн хоолунд нууцаар оруулж байсан юм. Бүжин ламыг инхүү хорж байх хугацаанд сайдын яамнаас хэдэн удаа дуудаж пөөсний данжаадын амийг боснуулахад хаана ямар янзтай байсан тухай асуусан юм. Бүжин лам тэр үед айж сандраад муужран унсан учраас чухам юу болсныг мэдээгүй үннээл хэлжээ. Түүнийг инхүү хоригдож байгаа суллагдаж гэртээ ирэхэд эцэг их ах дүүн бөөн баяр болжээ. Эцэг нь хүний нүднээс далдуур "Совдаг аав нь муу охиноо хөөхөд өглөө. Бүх юм надаас болсон юм" гэхээр зориг орж "Аава, Цэрэнбатыг шоронгоос гаргах арга байхгүй болов уу?" гэвэл аавынх нь нүд орой дээр гарахт өгөж "Боорхон гомчгсон минь, тэр чинь нүгэлт хүн. Өөрийн хийсэн нүглийн хар замдаа орсон амьтныг битгий дурс" гэжээ. Бүжин лам бодол болж байснаа санаа алдаж "Тэр чинь гимгүүхэн, надаас л болж амиа алдахантай" гэв. Эцэг нь охин өдөө хөмсөг зангидан харснаа "Миний охин гэм зэмгүй шоронгоос гарч ирсэн дэл баярлаж суу. Хүн алсан ялт хэргийн хоморгонд орж эцгийнхэн ариун нэрийг бузралсан баг дагвал бах. Хичнээн хээл хахуул өгөөд ч хүн алж хүрээ талсан гэмт хүнийг аргалж дийлэхгүй. Төрийн хууль цааз чанга байдгийм. Бурхнаас заяасан хувь зохиолол хүн хүнийг хөдлөнө үү гэхээс хэн хүний санааны зоргоор болдгүй юм шүү дээ. Ох минь, олон юм бодож сэтгэл санаагаан үүмэлж байхын хэрэг ёр байхгүй шүү гэж сургамжлан хэлжээ. Нэгэн тийм болохоор ааваасаа энэ тухай хичнээн гуйгаад ч нэмэргүй гэдгээ мэджээ. Бүжин лам унтах санаатай нүдэ анилаа. Нойрны хүрх шинжгүй сэрвэл зэдэл байв. Өлн нохот хэсэг боргож байснаа намчин боллоо. Тэр минь надаас л болж ийм хэрэгт орооцолтлоо то. Хичнээн их зовж шаналж байгаа бол өдөр бүрэл банс шаахаагаар махыг нь урж тасдаж байгаа гэж шоронгийн нэг хуйг хэлсэн юмсан. Тэндээс амьд мэд гарах болов уу? Тэр нэгэн шөнө би л учиргүй айж орилж чарлаагүй бол намайг аваад л оргох байсан шүү дээ. Өгөр мө данжаад түүнийг надаас холдуулах гэж зам зуураас нь муу хүнээр алуулах гэсэн байх л та. Хөрхи минь өхлийн даваан дээрээс амьд минь дэргэж намаагаа аврах гэж яваад л гарч болшгүй хар нүхэн дунлаа. Тэр мутанчатыг цааш нь харуулж намайг завлонгоос гэтлэгсэн чи өөрөө өхлийн замд оржээ. Шоронгийн даамлын хэлэхэр бол богдын хүрээнээс ирэх шийдийг хүлээж байгаа гэсэн. Хүмүүсийн ярихаар бол хүн алсан этгээдийг мөн л алж амийг амиар нь сольдог юм гин. Тэгэхэрч ямар ч авралгүй юм болох нь. Хайртай сайн хүн харсаар байж алуулах гэж юу? Би үнэн санаанаасаа түүнд сэтгэлтэй хайртай юм бол түүнийхээ төлөө амиа өгсөн ч болно. Би өдөө 18 нас өнгөртлөө хүнд хайртай сэтгэлтэй болж үтсэнгүй. Хайрын сэтгэл гэдэг юунд ч дийлдэшгүй хүчтэй. Юунаас ч илүү сайхан байна гэдгийг одоо л сайн мэдэж байна. Түүнийхээ гараа тэрвэл
ихийн сэтгэлээр амар хайраар халамжлан жаргах юмсан. Ямар нэг аргаар л шоронгоос гаргаж авахыг бодъё. Алтан аймаг бөгчөө шоронгийн даамалд өгөөд гуйвал гаргачих юм биш байгаа. Тэр даамалд аав 50 лангийн эмбүү өгөөд намайг аятаа төгтө байлгаж байсан гэсэн. Маргааш шоронгийн даамалтаа уулзахаас дээр юм алга. Хонгор бүсгүй инхүү бодоод тэр сансан ёсоор бүтэх юм шиг баярлан төдхөн унтжээ. Миний охин босохгүй юу? Гэх дуу нар сэрвэл нар хэдийн гарсан байлаа. Аав ээж нь босчход цайлж байна. Бүжин там яаран босож хувцлаад гадаа гарвал элчин харьсан өвлийн ихэнх сарын цонхгор цагаан нар гялтганаж хүйтэн салхи хүүгэж байв. Гадаа хэсэг зогсоход нойрон сэргэж биеийн хөнгөрөөд явчихв. Гэртээ эргэн орж нүүр гараа угаачхад цайгаа шалвхан уд суухта шоронгийн даамалд юу гэж хэлэхээ бодож байжээ. Аав нь цайгаа уучхад ямар нэгэн юмд яарч байгаа бололтой гараад явжээ. Аав хаачих нь гэвэл яруугийн хүрээ орж өр нэгэх юм байхаа гэж ээж нь хариулв. Уляастан байчвал голдоо өвөл гаднаа хэд хэдэн морд тэжээж ундаг байжээ. Банзар баян 5 сайхан морд тэжээ. Эдний уужим том хашааны баруун талыг эзэлсэн дулаахан сарвчанд тэдгээр морд байх бөгөөд тэдний харцны ус арвсалж ногоон өвсөөр тэжээх учир хур тарахтай байдгийг. Аав нь гадаа морио эмээлж байгаа бололтой дөрөө хангинав. Удалгүй хашааны хаалганд дүүжилсэн ширмэн хонхон дүн данхийн дуугарх нь гараад явсныг шинжээжээ. Бүжин там аавыгаа инхүү явсанд бүрч санаа намрав. Аав нь гэртээ байхдаа түүнийг гадуур явах гэхэд хайчихнав гэд байцааж цагдаж сүйд болно. Ялангуяа шоронгоос гарч ирснийхэн дараа бүрч цагдаж хашаанаасааж гаргахаа болсон юм. Бүжин лам сүйтэй цаавууж шинхэн өрөө мэдээд ээжийнхээ нүдийг хариулан байж урт вандан хадаг авдраас авч баруун зүүн гарынхаа дунд хуруунд 2 бүдүүн алтан бөгжөн хийв. Энэ 2 алтан бөгжийг данжааттай суулгах гэж аав нь Уляастан алдартай уран инжанаар хийлгсэн юм. Бүжин лам тэр 2 бөгжийг хөрмийн өдрийн албаар зүүж бүс рүүгэн хүргэхдээ сэмхэн авч далд хийсэн билээ. Хамгал гай зовлонг тэр 2 бөгж дуудсан юм шиг санагдаад байсан учраас түүнийг зүүхээсэн дургуцж байсан юм. Бүжин лам хувцас сольж өмсөд гарах гэхэд ихэн сэтгэл төгссөн байртай харснаа. Миний охин хаачих нь аав нь гадуур явсны хэрэггүй гэсэн юмсан гэв. Бүжин лам хөөхөн хар нүдэрээ инээмсэглэн би үерхтэх хүүхнийхээрээ бошоохоо ороод ирье. Хашаанаасаач гаралгүй өргөлж гэртээ бас хоригдсон юм шиг байх нь хэцүү юм байна шүү дээ. Гэвэл ихэн ч юм хэлсэнгүй зөвхөн санаа алдав. Бүжин лам гэрээс бошоохон гарч хашааны хаалганы дэргэд ирэхэд хашааг нь шүүрдэж байсан зарц өвгөн дэрсэн шүүрээ чирэн ойртож ирээд охин минь гадагшаан гарч болохгүй. Сая аав чинь явахдаа чамайг сайн харж байгаарай гэсэн гэлээ. Иймг сонсоод бүжин ламын дург өхөрч аав яхаараа намайг ингэж цагтж байгаа юм бол гадуур дэмий тэнэж яваад дахин хэрэг төвхт орооцолдож мэднэ гэж айсан болов уу гэж бодсон авч. Та сэтгэл зовлтгүй би одоохон ирнэ. Баруун хашааны айлд очих юм гэд хаалганы онц мултлан гарахад өвгөн юу ч хэлж чадсангүй хоцров. Бүжин лам хашаанаас бошоохон гарч зээл уруудав. Өглөө эртхэн болоод тэр юм уу зээлэр хүн амтан бараг үзэгдсэнгүй. Гэлээч пүүснүүд бүгд л үү таалгаа нээсэн байв. Бүжин лам зээл урууд нь нилээд явж байснаа эргэж харавал зарц өвгөнч харагдсангүй дэ санаа амран шорон өд алхав. Тэр инхүү явж байхдаа хайрт хүнээ шоронгоос бардаагаар гаргаж авна гэж бат итгэж байлаа. Инхүү явсаар шоронгийн дэргэд ирээд төр зогсов. Намайг дахин барьж аваад төгччих юм биш баха гэсэн төгшөр төрсөн авч би ямар гэм хийсэн биштэй гэж сэтгэлээ чангалан даамлан суудаг байшингийн хаалгыг татан орвол шоронд байхад нь хоолунд зөөдөг байсан хуйг дайралтаж гайхан харснаа. Та юу хийж явна? Даамлтаа уулзъя. Би болов гэвэл өнөө хуйг толгойд өглөө. Бүжин лам даамлын өрөөний хаалгыг баахан зүрхшингүй татаж орвол цонхоор юм харж байсан даамл эргэж харснаа. За чи чинь гэд ойртон ирж намхан вандан сандалд суулаа. Бүжин лам ихэд зориг гаргаж зүүж яваа хоц алтан бөгжөө сэм соглон авч вандан хадаг дээрээ тавьж "Буянтай ах минь өршөөч хайрл. Энд байгаа Цэрэн Батыг" гэдээрэв.
Даамал гараа тосон авах гэснээ болж Улаастай хотынхны шохорхол болсон лусын дагин шиг сайхан бүсгүйн сарваасан гар дээр гялалзах том хос алтан бөгжийг шунхай нүдээр зэрвсгэн харснаа. Юу гэнэ гэж мдээгүй хүн болж асуув. Цэрэнбатыг минь суллаж хайрл гэж бүжин лам зоригтойхон хэлв. Даамал инээмсэглэн ахин минь хэрэг төвөгт дахин өртөхгүйг бодож эндээс эртхэн явсан дээр. Бурхан чамайг өршөөж эндээс сулсан шүү дээ. Танай эзгэн буянг санаж чамайг өрөвдөж тэр хүнийг гаргаж болох л доо. Гэхдээ муу ахт нь тийм эрх мэдэл даанч алга. Тэр хүн чинь төрийн хууль тэрсэлж хүнд ялд унсан өөдгүй муу нүгэлт амтэн шүү дээ. Буян амлаж бурхан бүтээсэн ч тэр хүний үйлдсэн ял хөнгөрөхгүй гэж дуржигнуулав. Бүжин лам арга барагдаж голирон байснаа чихнийхээ алтан эмгээг мултлан бөгжин дээрээ тавьж дахин сарваалаа. Ах минь болдоггүй юм. Болохгүй юм хичнээн оролдоод ч бүтэхгүй. Би эрх мэдэлтэйсэн бол чамаас халтар сан байж авалгүй түүнийг шоронгоос гаргачихна. Даанч мэдэл дутаад байна да. Гэт даамал санаа алдав. Бүжин лам нулимс гүйлгэнсэн нүдээр даамлыг харснаа. Тэр хүнийг яах бол гэж арай хич асуув. Даамал бодол болж байснаа гүнзгий сүрс алдаад. Бурхан л мэдэх байц дээ. Хүрээнээс ямар шийд ирэхийг мэдэхгүй байна. Хайдаа охин минь аварч болшгүй гэмтэй хүн шүү. Одоогоор ийм тиймээ гэж хэлэх юмч алга байна гэлээ. Амь насанд нь аюултай болов гэж бүжин лам дахин асуувал. Би яаж мэдэх вэ? Засгийн цааз хууль чанга шүү дээ. Өөхөх цаг нэрвэл мянган бурхан хүрээлсэн ч нэмэргүй гэж үг бий. Бүхэн бурхнаас заяагцсан хувь зохиолтой байдаг юм. Бурхан юу гэж айлдэн тэр яс орол болно. Хэрв амьд явах учиртай бол уг чөтгөрч дээлэхгүй шүү дээ гэж даамал хэлээд түүнтэй ярихыг хүсэхгүй байгаа бололтой бослоо. Ах минь наад аймаг богжаан далдхи хүн харвал юу ч гэх юм бэлээ. Жэжэнд удахын хэрэггүй бизээ гэж даамал бараг хөөхт өгөхөр бүжин лам аргагүйдэн гарчээ. Үнэхээр аргалах аргагүй юм байх та. Түүнийхээ царайг амьд байгаа тэр нь ганцуу тач гисэн харах юмсан. Саял гуйдаг байж гэж бодоод эргэж орох гэтэл даамал түүнээс зугатааж байгаа юм шиг хажуугаар нь шуртгийн өнгөрч уяан дээрээс морио тайлан авч мордоод шогшуулв. Бүжин лам нүд дүрэн нулимстай гяндангийн шорлсон шургаахан хашааны нөмөрт хэсэг зогсоод завсраар нь харах гэвч шургаагны завсраар үхрийн баас нааж шавсан тул юу ч үл харагдана. Одоо яах вүлээ? Хинтээ уулзч зөвлөх үү гэж бодсоор шоронгоос холдлоо. Толгоогоо ганцглан бодол болж яваа гоо бүсгүйг зам зуур дайралт хүмүүс гайхан харна. Бүжин лам инхүү явж байснаа Цэрэнбатын түнш Дамчаатай уулзъя гэж гинт бодоод тэдний өд явлаа. Дамчаагийнх зээлийн адагт байдгийг бүжин лам сайн мэднэ. Дамчаа ноднын зун эхнэр авчих хурим хийхэд бүжин лам Цэрэнбаттай хамт тэдний дочсон билээ. Дамчаагийн хашааны гадаа ирээд орох гэтэл төгжээтэй байлаа. Явган хаалганы төмөр цургийг нь харж гнуулан цохив. Нилээд байзанснаа хөлийн чимээ гарч хаалга нээсэн нь Дамчаагийн эхнэр Улаастай сорволж байсан бүсгүйчүүлийн нэг сайхан цагаан хүүхэн байв. Тэр бүжин ламыг гайхан харснаа "Үгүй чи чинь ямар сони хүн бэ?" гэж дуалдав. Бүжин лам энэ хөөрхөн хүүхнийг сайн танив. Түүний аав нь нэртэй панцчин хүн бөгөөд хэдэн зуун хамт зуссан ч удаатай. Тэр хүүхэн бүжин ламаас хэд их жажээ. "Дамчаагаа би юу?" гэвэл "Байлгүй яах вэ? Оролтоо" гэж бүсгүй уриалгахан хэлв. Бүжин лам тэр бүсгүйг дагаж цэлгэр том хашаа голлуулан барьсан их том хантай цагаан герт орлоо. Дамчаа хэмээх 30 орчим насны сэргэлэн нүдтэй хар хүн түүнийг үзмэгц мөн л инээд алдан "Ямар Азийн салхи чамайг чинь хөөж манай өчүүхэн герт ирүүлв" гэж хөх торгон дээлээ яаран өмсөж бүсээн бүслэв. Бодвол энэ нэрэм хоёр хийх ажилгүй болохоор оройхон болсон ажээ. Эхнэр нь том мөнгөн аяганд сүйтэйцэн аяглан барьж
Дараас нь шар өрөм урт гонцгой ааруул өрсөн тавхтай идэ ойртолов. Бүжин лам цай уух зуур гэр орныг нь сэмхэсүүлэн харлаа. Гэрийн дотор хүрэн цэмбэн хөшиг битүү татаж, баруун зүүн талдаа угалцтай модон ор засаж, тодонгийн төвд хевсээр бүтээжээ. Хоймроо алтан хээтэй ирээн авдар тавьж, дээр нь гүнгэр бата том лам бурхан дахиж, өмнө нь 9 дахил өржээ. Бурханы авдрын хоёр талд төмөр цоочтой хоёр ижилхэн хөрөн авдар байна. Төмөн наст хээ гаргаж ширсэн цагаан эсгийн ширдэг өвч дэвсэж, бас дээр нь одон хээтэй цэмбэн өнгөтэй олбог дэвссэн байв. Юм бүхэн нь шин гялцал оргисон сайхан айлаажээ. Бүжин лам энэ бүхнийг сэмажаад Цэрэнбат бит хоёр эднийхээс ч илүү сайхан айл болох байсан та гэж санаад сүрсалдлаа. Түүнийг инхүү санаа алдахад Дамчаагийн сэтгэл зовс хийж нүдний булангаар хараад димил нүрэн илүү. Сая би Батгүний даамалтай уулзаад ирлээ гэж бүжин лам сулхан дуугар. Тэгвэ Цэрэнбатаас ямар сураг байна гэж Дамчаа асуулаа. Түүнийг гаргаж өгөөч гэж эмэг бөгчөө өгсөн ч гэсэн болтгүй юм гин. Ер царай өгөхгүй байна гэж бүжин лам хэлээд дахин санаа алдахаар нь яантаа байц. Сайн нөхрөө харсаар байж шоронгийн мохорд хатааж байдаг. Би ч мөн дүүрчихсэн ирэм та гэж Дамчаа зөхөрсөн байртай хэлснэ эрүүгээ эмрэн бодолволлоо. Тэгээд шоронгоос гаргах арга чарга байдаг болов уу гэж тантай уулзах гэж ирлээ. Энэ хорвоод бидэн хоёрт тус болох хүн танаас өрх юм байх билээ гэж бүжин лам хэлв. Түүнийгч хичнээн ихээл хахуул цутгаад гаргахгүй бизээ. Батгүнд орсон хүн амьд гарна гэж ховор хончгэлцдэг юм. Тэгээд тэр маань хүнд гим хийсэн болохоор хэцүүл байна. Уг нь аргатаа сэргэлэн хүнсэн. Харгаж босоод ирч чадахгүй л бизтэй. Шоронгийн ханыг нэвтлэх арга даанч байхгүй дээ гэж Дамчаа хэлэх нь би үнэхэр аргалж дийлэхгүй гэсэн нь илт байлаа. Үнэн дээр яаж шаргалах билээ дээ. Димэл бодол ухаанаа зовоож байгаа юм гэдгийг ч бүжин лам сайн мэдэж байлаа. Сайтын яманд өдөр бүр дуудан авчиж байцаадаг гин. Банцдаж шахацсаар хамаг махыг нь урж тасцж гүйтсэн бицээ гэж бүжин лам хоолой зангируулан өгүүлж нүдэнд нь нулимс зээлэлзв. Дамчаагийн эхнэр нөхрөөдөө харснаа. Тэгвэл замаас нь булаач авч болохгүй юм уу гэчв. Дамчаа ийм үг сонсоод нүд нь очтон гялалзаж. Нэрээ тийм шүү. Бодгол санаа байна. Би энэ тухайд ганц сансангүй шүү. Бодвол түүнийг нэг юм уу хоёр л хуйг авч туугаад хүргэдэг биз? Гав тушаатай байгаа болов сайн л мэдхэн чухал гэлээ. Тэгвэл төргөлж үзье. Удаад байвал яах ч юм бэлээ. Даамлын хэлэх нь хүрээнээс шийд ирнэ гэсэн. Гинт шийд ирчгээд биднээс өрсчих бий гэж бүжин лам яаран хэлв. Дамчаа хүнд бодолд автан хэсэг чимээгүй байснаа. Яарвал даарна гэдгийм. Байдлыг нь нарийн сайн ажиж мэдэж авъя. Хамаагүй хөдөлвөл амны гарц болон шүү дээ бүжин минь. Би сайн бодъё. 2-3 сайн нөхдөдгөө уулзъя. Болох бүтэх талаас нь сайн бодож үзэхгүй бол тун осолтой шүү гэв. Цэрэнбат өвлийн онгор цагаан наранд нүд гялбуулан гадаа хэсэг зогслоо. Тэр шоронд ороод 3 сар гаруй болж олон ч удаа банц шахаан дуу сонсож хацар хонгоныхоо махыг барж байгаа билээ. Өнөөдөр сайдын яамд очиж байцаагдаад шорон өдөө буцаж явхдаа дахин энэ яамд ирэхгүй болсноо. Хувь заяа нь буруу тийш хилтийж цаазын хурцэлд толгой дээр нь буухаар зэхэж байгааг яахан мэдэх билээ. Нар шингэх дөгчээ. Уляаста хотын дээгүүр харавтаа суунаглан хуйлрна. Цэрэнбат хот тийш харж амраг бүсгүй минь юу хийж байгаа бол гэж хоромхон зур бодоод санаа алдав. Хэдийгээр даарч байсан ч хүйтэн цэвэр агаар хамтлаа имцгалан жаал зогсох гэтэл дууж яваа хуйг нь яаруулсаар шоронгийн хашаанд оруулаад санаа намрав бололтой. Хуйгууд сайдын яамнаас нааш явахдаа ингэж учир дүрсгүй яардаг нь бас аргагүй юм. 10 хоногийн өмнө нар шингэж байхад сайдын яамд очиж байцаагдаад шорон өдөө буцаж явтал гинэт 2 морьтой хүн давхин ирж тууж явсан хуйгийг нь зохиж унгаад нэг нь Цэрэнбатыг шүүрэн авчээ.
Тэгтэл Тэнсэн сум тархинд гихчээр хоёрыг газар унахдаа бууга алдаж, Тэнсэн сум нь Цэрэнбатыг шүүрсэн хүний морийг онож, амгалан морин чарлан цоройлоход тэр хүн Цэрэнбат хоёулаа газар унжээ. Шархтаж үргэсэн морин чимээлээ гидсэнтэй хийгээд давхижээ. Энэ чимээнээр ойрхон байсан шоронгоос 5-6 морьтой хүн давхилдан ирж, Цэрэнбатыг зам зуураас нь булаах гэсэн хоёр хүн баригдахын даваан дээр зугтааж амтсан юм. Энэ явдал Улаастай хотынхныг сандрал өмөнд учруулж баахан эрэл сурал болсон авч гэмтээ этгээдийн мөрөгч олж чадсангүй. Цэрэнбат тэрхэн үедээ санамсаргүй болсон энэ явдалд баламгдаад явган нүцгэн шисэн зугтаач чадаагүй дээ гэмшин. Тэр аимшиггүй зоригт ирсвал яавчд амчаа болон түүний сайн охид гэдгийг Цэрэнбат мэдэж тэднээс намайг шоронгоос гаргах бүхий л арга хийж байгаа юм байна гэдгийг мэдсэн билээ. Цэрэнбат тэрлэгтэй учир голдоо хүртэл даарч гадаа удаан зогсохыг хүссэнгүй харанхуй нөхөөдөө зүглэв. Түүнийг замаас нь булаах гэснээс хойш буута хоёр хуйг дагаж гарыг нь гавлаж хөлтөн төмөр тушаа хийх болсон юм. Цэрэнбатыг өрөөнд нь оруулж гав тушааг нь салгаж аваад цаачлав. Хөлийн чимээ холдохтой зэрэг олон хоногийн турш ухаж байгаа ханаа зэвтэй хатаасаар майчлаа. Тэр инхүү өдөр шөнөгүй тооцооны завсрын наалцыг ухаж майцсаар хоёр ширхэг тоосго ганхуулан хөдөлгөж суулж авсан юм. Гэсэн чи цаана нь бас давхар тоосго байхаар горилго багтаал байжээ. Уярч зөөлрсөн хадаас нь байс хийгээд л махиж олигтойч майжиж малтаж болохгүй болно. Гэвч зориг мохолгүй ухаж майцсаар хамаг цагаа барж байгаажээ. Өнөөдөр дуудаж байцаасан омогтой төшмөл нь урдын адил ширүүн дөрөн үгээр загнаж айшилсан ч үгүй, банц шахаж хэрхэлсэнгүй. Их л сайхан зантай чимшиг, айж хулж исэн чимшиг байсан нь гайхаж төрүүлнэ. Төшмөл хүн ална гэдэг амьдын хар нүгэл учраас бурхан сахиус яавч таалахгүй. Хойд насаан бодож энэ наснда нүгэл хилэнцээс зайлж явбал буян болно гэсэн шүү юм ярьж байгаад буцаасан юм. Би хүн алсан нүгэлтэй ч гэсэн намайг алах төгсөн данжаад ч бас нүгэлтэй биз. Эрлэг хааны шудрах шүүхийн өмнө бид хоёр адилхан гэмзэм хүлээн. Данжаад ах маань эрлэг хааныг бас хээл хавхуулаар аргалах юм болов уу гэж бодоод инээд нь хүрлээ. Хөлийн чимээ гарахаар сугалж авсан хоёр тоосгоо бошуухан байранд нь буцааж хийгээд наанаас нь налдсуулаа. Цоож харжигнан дуугарч хаалга онгож нэг хүн орж ирээд "Дөө онтаж байна уу?" гэх нь ахлахуйгийн дуу мөн. "Угаа сэрүүн байна" гэвэл дэрэгдэн тулж ирээд чимээ чагнаснаа. "За дөө минь хэрэг биштлээ дээ. Хүрээнээс шийд ирсэн гин. Чамайг хороох юм байхаа" гэж чичирсэн хоолоогоор шивгэнэв. Цэрэнбатын зүрх ёг хийж босон харайлаа. "Хөө минь бохимдаад нэмэр болохгүй шүү дээ. Боргонд залбирч хийсэн нүглээ намынчлан суухаас өөр замгүй боллоо" гэж үхэнц дуугаар өгөөлөв. Цэрэнбатын зүрх чимчгэн өвдөж хоолойн зангирсан боловч ойртож байгаа үхлээ хүлээн залбирч сууснаас эцсээ хүртэл амиа хоохолохыг бодож "Сайн санаа тах минь, өчүүхэн миний утсан чинэм таны илгарт байна шүү дээ. Буян санаж надад тус болооч" гэж гуйлаа. Хойгийн сэтгэл хямран үүмж байгаа бололтой чимээгүй шогтнон байснаа. "Чамайг би өрөвдөд суллан тавьчих бол толгойгүй болно. Чи энэ чулуун ханыг нүхлэн гарч чадахгүй. Баатаг үнээс хүн оргож байсан түүхгүй юм" гэлээ. "Би оргож чадна. Харин оргохдоо танд ямар ч гэм хийхгүй. Та надад ганцхан л бүдүүн хадаас олж өг" гэж Цэрэнбат тулгав. "Хадаас гинэ? Хадаасаар нүхлэх хэрэггүй. Санаанд багтамгүй юм байна" гэж ахлахуй гайхшран өгөөлөв. "Ах минь түргэлж үз. Цаг алдахын нэмэр" гэж Цэрэнбат дахин хэлбэл ахлахуйг мэдгэдэггүйс сүрс алдаад сэмхэн босож гараад явчихв. Цэрэнбат толгой дээр нь цаазын хурц ил дэргэлдэж байгааг мэдээд дотор нь эвгүй өргөж амьсгаанд ирдсэн боловч нэг хоромч зүгээр сууж өглөө хүлээхийг хүссэнгүй. Хадаасаараа ханаа маажлаа. Өрөөнд нь харуу бүрий болов. Ингээд нартаас хаагцдаг байжээ гэхээс нэг аимшигтай.
Харанхуйч гэсэн таамгаар мал таатал байв. Бүх биеийн сулдж, тэнхээ тамирын тасарч хүйтэн хөлс асгарна. Нүдрөө нь шавар шохооны өөдөс өсчин орно. Гэлээч өчүүхэн төдийч амс хийсэнгүй. Хичнээнч хугацаа өнгөрснийг бүү мэд. Нэг харвал сүүнгэр гэгээ туссан байв. Шинж малтснаа харвал нэлээд хонхойж бас нэг тооцгоны булан цухойсон байлаа. Тэр тооцгоны дөрвөн талаар нь хадаасаар малтав. Үл мэдхэнч гисэн баг багаар хонхойно. Хөлийн чимээ гарлаа. Гоцсараа ухсан газраа таглаж, наанаас нь түшин сууж амжтал хаалган гойж хуйг орж ирээд домбтой хартцай шийжүү будааны шүл оруулчаад хаалган хаачихв. Өглөө зөвхөн л хартцай өгдөг байжээ. Өнөөдөр юу болоод хоологч байгаа юм бол гэж гайхсан боловч шүнжин цурам хийлгүй хан ухаж зэгсэн ундаасаж байсан тул зөг цайнаас нь хамтлан залгилчгаад будааны шүлэг шоржигнуулан ойчлоо. Аваач амттай хэд хэдэн ширхэг махтай ажээ. Шүл хийсэн сав нь өндөр гонцгой хэлбэртэй бортгорхуу маягийн зэс сав ажээ. Ийм саваар л орой болгон шүл өгдөг юм. Гэхдээ өнөөдрийг шиг арвин амттай байсангүй. Шөлөө идэж дуусахад ёроолд нь 3 харын байхаар гайхан үзвэл үзүүрийг нь сайтар шохолсон бүдүүн уртхан төмөр байлаа. Баярлсандаа болоод дуу алдсан боловч түүнээсээ цочин чимээ чагнав. Ойр хавьд амьд амтан байгаа шинж алга. Өнөө үзүүрсэн төмрөө барьж үзвэл сүрхий гантаа шинжтэй. Барагтаа бол гул заахгүй бас барихад тун эвтэйхэн ажээ. Сайн санаа дахлах хуйг л аминд нь орох гэж үүнийг явуулжтэй гэж баярлан бодоод тэр төмрөөрөө ухаж эхлэв. Дөрвчийн зэвтэй хатаасыг ботход хурц сүхээр мод завчиж байгаа юм шиг шавар шохойг цөм унгана. Ухсан газар өөдөө цайныхаа үлдэглийг цацаж норгоод ухвал бүрч зөөлрөх шинжтэй болов. Өөнийг мэдсэн бол олон хоногийн турш цайгаар нь хорогддог байжээ гэж бодоод ухаж байгаа хан руугаа шийчихв. Амсгаагүй малтаж ухаж төнхсөөр бас нэг тоосго суглан авлаа. Олон жилийн турш нягтран суусан шаваас нь цаашээс нь довоо орж түрүү чихийг бодвол зөөлөн болсон мэт байв. Ийхүү өдөржингөө ноцолцоор байтал 4 тоосго авч гүйцэхэд гэрэл бүтгэрэн харанхуйлав. Хэдэн давхар тоосгоор барьсныг бүү мэд. Хамгийн дотор талаас нь дөрвийг аваад багцаалахад багтмаар санагдсан тул цаад давхрын тоосгоноос авах санаатай харанхуй дундуур тэмтчин ухлаа. Үчийн бүрийгээр оройн хоол ирдэг тул ухсангүй. Хүлээж хэсэг зур амрав. Хөлийн чимээ чагнан сууж байтал хаалгон гож хоол хүргэж ирсэн хуйг шагааснаа. Манай даам л буян бодож танд үүнийг өгүүлж байна гэд боодолтой юм чулуудаж орхиод цааш ирэхэд "Хөөе, хатж өглөө. Цай өгөөч" гэж хашгирвал хуйг эргэн харж хаалганы ойролцоо байсан домбыг авч гарав. Даамлын өгүүлсэн боодолтой юмыг задлан тэмтэрвэл сайхан үнэр ханхалж гартан чансан мах гавжийн дугуй баригдав. Цэрэн Баттүүныг ховдоглон идэж байснаа гинэт дотор нь эвгүй болж намайг маргаашнаас хэтрэхгүй хороохон. Тэгээд даамал буян хийж байгаа нь энэ үз гэж бодоод боотолтой юмаа цааш түлхэв. Гэсэн чи тарган мах шар тосон чансан боовны үнэр авсан ходоод нь хоол нэхэд амар заяа үзүүлсэнгүй. Өгсөн ч амьд энэ хоол юуны хамаа гэж санаад бүгдийг нь гөвж орхитол хуйг ирж домбтой цай өглөө. Уснаас нь баг зэрэг уугаад ухаж байгаа хан өдөө шүршив. Тэгээд хөлийн чимээ тасрахаар шалм гайлан ухлаа. Ухаж авсан тоосгоны баримжаагаар ухах зур. Өнөө шин ламжиж эндээс гарахгүй бол толгойгоо алдна гэсэн бодол төрж асар их хүч гарган ухна. Тэнхүү ухсаар цаад талын давхраас нэг тоосго сугалж авчээ. Тэгсэн чин цаана нь бас л тоосго байгаа бололтой байсанд дэмийл гаслав. Наад талын 4 тоосгоны ормоор шургаж гарна гэхэд арай багтмааргүй санагдав. Бас ч ухахад тээртэй тул оролдон оролцсоор наад талаас 2, цаанаас бас 2 тоосго сугалж гарах үед гэгээ туслаа. За, өнгөрлөө. Гэлээч өнөөдөр нь ухчихгүй бол арга бийсэн дээ гэж бодоод шалм гайлан ухлаа. Лавл 3 давхар бололтой ажээ. 2 дахь давхраас бас нэг тооцох сугалж байтал хаалганы сан хөлийн чимээ гарахаар биеэрээ таглан суулаа. Хаалга онгойж хуйг цохойснаа. За уух уу? Оолгүй яах вэ? Яасан их уудаг болов? Урд нь оройд өгсөн цай өглөө баг хэвээрээ байдагсан гэж хуйг үгэлснэ. Хоосон домбыг нь шүрч аваад буцав.
Сэрэнбат хоёыг буцаж ирээд сэжиг авч мэднэ гэж санаад сугалж авсан тоосгоо буцааж байранд нь хийгээд суларч унсан шороо шаврын дээрээс гудсаан тавьжээ. Удалгүй хоёыг буцаж ирэхдээ домбод өрөнд цай бас баг зэрэг цагаан тос авчирчээ. Тэр тосыг хэн өгсныг бүүмэд. Буян сансан нэг нь өгөөвс гэж бодов. Хоёгийг явсны дараа цайгаа яран уучгаад сугалж авсан тоосгоо авч тавьчихад цааш нь ухжээ. Хоёр дахь давхраас тоосгоо сугалж авахд нилээд хялбар болжээ. Нэгэнтэд суларч хөдөлсөн тоосгоны дөрвөн талаар хэд сайн зурж малтахад ганхаж хөдөлж эхэлнэ. Ийхүү хоёр дахь давхраас бас 6 тоосго авч, гурав дахаас нь арай хийж нэгийг автал нүүрөөд нь хүйтэн салхи сэнгэнэхэр учиргүй баярлан өөрийн мэдэлгүй хашгирч орхиод түүнээс айж хаалгаар ухаарлаа. Хөлийн чимээ гарах шиг болохоор нь тоосгоо буцааж хийн. Чимээ холтохоор нь сул тоосгоо авна. Гадна талын давхраас авсан нэг тоосгоо буцааж байранд нь тавилаа. Гэгээтэй байхад гаднах тоосгыг авбал лав хүм мэднэ гэж ийхүү болгоомжлон хянуурлсан нь зөв болжээ. Гадуур хүн дүнгэр ярилцсан өнгөрөх нь хэд дахин дуулдаж цоолсон газрыг харчихвээ гэхээс тунч айж байлаа. Ийхүү байтал ашгүй өрөөнд хариугөрөө болж оройн холж ирлээ. Бутаата шүлийг цэрэтлэн уучгаад гаднах давхраас нь дахин нэг тоосго авах гэтэл ёр хөдөлсөнгүй. Хоёр давхраас сугалж авсан нөхрөө толгоогоо хийж ухахад бүтж өгчих гээд толгоогоо гаргаж ухах гэхээр гар нь заримдаа хөрөхгүй байж амархан цуцна. Өдрийн сугалж авсан нүхээр харвал шүн болсон бололтой. Гадуур хүн амтэн яваач шинжалга. Үйл тамаа эдлэн байж хоёр дахь тоосгоо авахд өрөөгөр дүүрэн хүйтэн салхи хүлээж бачимтсан дотор онгой. Гурав дахь тоосгыг нь авахд бас л яривхтай байсан тул ингэж мөнгөн сар байтал үүрцэн тэгвэл хам хэрэг бүтэлгүй болно гэж санаад ухсан нөхрөө хөлөө хийж тийрэв. Хөдлөх шиг болохоор нь хоёр хөлөө хийчгээд байдаг хүчээ гарган бие хурааж байгаад тийрлээ. Пар хийсэн чимээ гарахаар ухаан алдах дөхөн сандарчээ. Гэсэн ч хөл нь гадах шагарсан тул цаашаа гарах гэснээ хөлөө татж авлаа. Чимээ чаг нь бол огт сэжиглэх зүйлгүй санагдахаар нүхээр толгоогоо гаргаж ийш тийш харав. Тэнгэрт одод гялалзан анивчиж хүйтэн салхи үлээн байна. Шоронгоос авч явах юм юу ч байсангүй. Харин сайн санаад хуйгийн өгсөн үзүүртэй төмөр зэвтэй хадаас хоёроо тэмтрэн байж олж аваад онгорхой нүхээр мүлхэн гарч амьсгаагаа хураан ийш тийш харав. Шоронгийн хашаан дотор хүн харж үл үзэгдэнэ. Мөлгсөөр хашааны ёроолд очлоо. Шоронгийн эргэн тойрон байгаа өндөр хашаа өмнөө нэг хаалгатай бөгөөд хаалганы хажуудаас ахиул хуйг өдөр шөнөгүй суух учир түүгээр гарахын аргагүй тул хашаад авахаас өөр зам байсангүй. Чимээ чагнан өндийж хашаа өд авирлаа. Хашааны оройд хүрх харахгүй өндрөөжээ. Бүсээ тайлж хашааны оройны шон руу шидсэн чинь ашгүй гогц олдож авчаа. Дахин чимээ чагнаад бүснээсээ татаж дээш авирлаа. Тэнхээ тамир алдран биеийн даагдахын янзгүй байлаа. Хашаанд дүүжлэгтэн салбагнаж байгаад сэжиг мэдгдвэл толгойгүй болно гэсэн бодлол хамаг ухаан санааг нь эзэлсэн тул хүнд баймгүй хүч гаргаж авирсаар хашааны оройд гар нөхрөв. Хүн хавьдахын аргагүй хурц үзүүртэй модон шорноос атхан авч хашааны оройд арайхийн гараад гэдэс гүзээгээ хүү татуулахаас жайсангүй цаа тал руу өнхөрчөв. Газар пэдхийн унахта дотор нь муухай өргөж ухаан алдах төгсөн боловч амьд явахын агуу их хүсэлд хөдлөгдөөд мөлхөх гэтэл ямар нэг юм чангаагаад байх шиг болохоор учиргүй айж эргэж харвал хашааны шовх үзүүрт хүү татагтан хоцорсон дээлний хормон чангааж байжээ. Тэгэхэр нь угц татаж хормоныхон хагасыг хашааны оройд үлдээгээд босоод гүйчв. Нилээд гүйснээ эргэж харвал хойноос нь нэхэл дагал юу ч хөөж ирсэнгүй. Тэнгэрөөд харвал гурван марал гудааж шүн дунд өнгөрчээ. Зүг чиггүй гүйж шоронгоос холдох үед уушиг зүрх нь амаар гарчих гэж байгаа юм шиг санагдан урагшаан алхагч тэнхээ тасран сөхрөн суулаа. Амьсгаа дарагдахыг хүлээх зур хайчхав хаана очиж ам хорогдохов гэсэн ганцхан зүйлдэл хамаг бодол нь төвлөрчээ. Ингэж явган нүцгэн яваад хоолч явж чадахгүй. Айгүй хол хөлтөж өгнө. Саахалт хэрийн хол явах тэнхээ чалах дулаан хувцс унаал олох юмсан гэж бодсноо босож дамчаагийн өд шогшлоо. 5 дугаар хэсэг төгсөв.